Сайн байцгаана уу, шинэ өдрийн мэнд. За ингээд нийт сонсогч дагагчдаа шинэ оны баярын мэнд хүргэе. За энэний өмнөх дугаарт бид нар одоо цэвэршилт гэж юу вэ? Цэвэршилтийн үе шат, цэвэршилтийн шинж тэмдгүүдийн талаар ярьсан байгаа. Түүнийг орж үзээрэй. За өнөөдрийнхэн дугаараар болохоор цэвэршилтийн шинж тэмдэг өвчлөлтийг одоо яаж багасгах вэ? За цэвэршилтийг яаж хойшлуулах вэ? За цэвэршилтийн үед одоо эмэгтэй хүн маань одоо ямар хоол идэх, ямар витамин, амин дэм хэрэглэх, за ямар дасгал хэрэглэх хэрэгтэй вэ? За мөн одоо гормон терапи буюу одоо гормоныг нөхөн олгох эмчилгээ гэж юу вэ гэдэг талаар одоо ярих болно. За энэхүү мэдээлэлд одоо Америкийн нэгдсэн улсын эмэгтэйчүүдийн эмчийг 25 жил хийсэн одоо Америкийн нэгдсэн улсад одоо цэвэршилтийн одоо эмэгтэйчүүдийн төвийг байгуулсан тийм одоо ерөнхийлөгч эмэгтэй одоо хийсэн одоо ажлын туршлага, ном зохиол, судалгаа баримттай тулгуурсан байгаа. За энэ эмч маань өөрөө аль хэдийн цэвэршилтийн үеэд авсан. Одоо цэвэршилтийн хойш үе дээр явж байгаа. Нөгөө нэг эмэгтэй нь болохоор Английн одоо эмэгтэйчүүдийн бие махбодыг судалдаг одоо эрдэмтэн судлаач эмчийн одоо судалгаа баримт дээр тулгуурсан байгаа. За энэ эмч маань эрдэмтэн маань одоо өөрөө одоо цэвэршилтийн одоо өмнөх шатанда явж байгаа бүсгүй юм аа. Тийм болохоор энэхүү мэдээлэл нь одоо ямар ч тийм эргэлзээтэй зүйл байхгүй. За ингээд бүгдээрээ эхлээд одоо гормон терапи буюу одоо гормоныг одоо нөхөн олгох эмчилгээ гэж юу вэ гэдэг талаар ярья. За цэвэршилтийн өмнөх үе цэвэршилтийн хойш үедээ одоо эмэгтэй хүн болон одоо эстрожен, прогестерон гэсэн хоёр даавраа одоо огцом алдаж эхэлдэг. Тэгтэл энэ хоёр даавар маань одоо эмэгтэй хүнд одоо хамгийн их чухал даавар одоо ин ян гэж байдаг шүү дээ. Символ те. Одоо тогтвортой байдлыг илтгэдэг. Яг тэрэн шиг одоо энэ хоёр даавар нь эмэгтэйнд энч цэцүү байх ёстой даавар юм аа. За тэгээд энэ хоёр дааврыг нөхөх олгох журмаар одоо хийж байгаа эмчилгээг бол одоо гормон терапи буюу одоо гормоныг нөхөн олгох эмчилгээ гэж байгаа. За энэ нөхөн олгох эмчилгээ маань одоо ямар бүтцээс бүрэлдэж байгаагаас хамаарат 3 хуваагддаг. За энд нь болохоор синтетик буюу одоо химийн аргаар гаргаж авсан эстрогенийг одоо эмэгтэй хүнд одоо нөхөн өгөх 3 дахь нь болохоор bio-identical буюу одоо хүний биеийн одоо ижил бүтцтэй эстрогенийг одоо бас химийн аргаар гаргаж түүнийг нөхөн олгож өгөх. За хоёрт нь болохоор одоо примарин буюу одоо амьтнаас гаргаж авдаг. За энэ нь болохоор одоо жирэмсэн гүүний шээснээс одоо тэр эстрогенийг гаргаж авч нарийн технологиор ингээд шүүж авч одоо хүний биед хийдэг байна. За энэ примарин гэдэг одоо энэ гормон терапийн эмчилгээ нь одоо асар их үнэтэй. За энийг бол одоо нөгөө од дуудал хэрэгэлдэг те. Энэ одоо ерийн хүн одоо ингээд карманаас төлөөд гараад хийхэд бол асар их үнэтэй. За жишээ нь одоо бидний сайн мэдэх Холливуудын жүжигчин Анжелина Жулия, Сальма Хайек, Дрю Берримор, Халли Берри, Дженнифер Анистон. За эдгээр бүгдээрээ одоо ингээд шилжилтийн одоо цэвэрлэлтийн үе дээр явж байгаа. За эдгээр хүмүүс маань одоо нөгөө амьтны гаргалтаа энэ гормон терапиг одоо хийлгээ явж байгаа болохоор эдгээр хүмүүс маань насан дээр илүү залуу харагдчихээн, үрчлээ баг, дээрээс нь тэгээд нөгөө таргалалт, өөхлөлт гэж ерөөсөө байхгүй явж байгаа нь ийм учиртай маа. За ингээд үндсэн сэдвүүрээ орцгоё. За энэхүү биднэрт одоо ингэж нөхөн олгож байгаа энэ эстрогенийг одоо гаргаж авч байгаа байдлаас нь хамааруулаад одоо химийн аргаар гаргаж авсан, одоо амьтнаас гаргаж авсан гэж хоёр ерөнхийд нь хуваадаг. За тэгээд энэ химийн аргаар гаргаж авсан эстроген тий гормоныгоо нөхөн олгох эмчилгээгээ одоо хүнд хэрхэн өгч байгаа аргаас нь хамаарат за амаар нөхөн олгох буюу одоо айрсаар дамжуулан нөхөн олгож өгөх гэж хоёр хуваадаг. За энэ амаар дамжуулан өгөх эмчилгээ нь болохоор одоо жирэмслэлтээс хамгаалах эмийг танд уулгах.
За арьсаар дамжуулан өгөх эмчилгээ буюу терапи гэдэг нь болохоор таны арьсан дээр наалганах, жел хэрэглэх, тос кремийг хэрэглэх, умайн цагираг суулгаж өгөх, за IUD буюу ерөндөгийг суулгаж өгөх, за pellets буюу одоо арьсанд орчин одоо суулгаж өгөх ийм төрлүүд байгаамаа. За тэгээд энэ хэрвээ та Монголд байгаа бол одоо эдгээрийг та өөрийнхөө Германы мөнгөөр төлнө те. За хэрвээ Америк болон бусад өөр Европ гадаадын улсад байгаа бол одоо жирэмслэлтээс хамгаалах эмийг бол одоо даатгалаас нь одоо эрүүл мэндийн даатгалаас нь төлж өгдөг. Харин нөгөө арьсаар дамжуулж өгж байгаа энэхүү төрлийн нөхөн олгох эмчилгээ нь одоо ямар ч иншүүрэнс даатгалаар одоо төлөгдгүй, энийг та Германыхаа мөнгнөөс төлнө. За тухайн эмэгтэйхэн биеийн онцлогоос хамаарч одоо энэхүү одоо гормоныг нөхөн олгох эмчилгээгээ одоо дараа 2 төрлөөр хийнэ. За нэгт нь зөвхөн эстрогенийг нөхөн олгох. За хоёрт нь эстроген, прогестерон хоёрыг хамтд нь нөхөн олгох гэж одоо нөхөж олгож өгдөг байх нэ. За ингээд birth control буюу одоо жирэмслэлтээс хамгаалдаг эмний талаар ярья. За энд нь болохоор одоо эстроген гэдэг даавар маань агуулгдсан байдаг. Энэ нь за химийн одоо зохиомл аргаар гаргаж авсан эстрожен байгаа. За энийг одоо голцоо цэвэршилтийн өмнөх үе дээрээ явж байгаа эмэгтэйчүүд одоо санал болгодог. За энэ нэг осондоо таныг жирэмслэлтээс хамгаалахаас гадна одоо таны эстроженийг нөхөж өгөх нэ. За хэрвээ таны одоо цэвэршилтийн өмнөх одоо шинж тэмдэг өвчлөлт нь их байвал одоо эмч чинь танд одоо энэ жирэмслэлтийн эмний арай өндөр тунтайг танд санал болгоно. За хэрвээ та одоо тамхи татдаг 35 болон 35-аас дээш настай бол та одоо энэ жирэмслэлтээс хамгаалдаг эмийг одоо хэрэглэж болохгүй. Яагаад тэгэхээр одоо тамхи татдаг хүнд одоо blood clot буюу одоо цусны бүлэгнэл гэдэг одоо тийм одоо симптом шинж тэмдэг одоо өвчлөл бий болцсон байдаг. Энэ нь одоо танд харагдахгүйгээр дотор эрхтний цус судсанд чинь явагдчих байж болно. Эсвэл одоо нөгөөтгөр шууд харагдах буюу таны одоо хүл гуяар чинь ингээд бүдүүрсэн цус ингээд бүр арьсан дээр ингээд товоогоо зангираа гараад ирсэн байдаг шүү дээ. Хэрвээ ийм шинж тэмдэгтэй бол та одоо энэ жирэмслэлтээс хамгаалсан эмийг ууж болохгүй шүү. Хэрвээ ууж байгаа л одоо даруйхан зогсоох хэрэгтэй. За энэний оронд та харин нөгөө нэг арьсаар дамжуулж хэрэглэж байгаа одоо гормоныг нөхөн олгох эмчилгээг буюу терапиг авах хэрэгтэй шүү. За мөн одоо таны гэр бүл одоо удамт чинь аав ээж хин нэгэн ах дүү хин нэгэнд чинь одоо цусны бүлэгнэл гэсэн одоо өвчний түүх байх юм бол та одоо энэ жирэмслэлтээс хамгаалдаг эмийг одоо уух хэрэггүй. Нөгөө төрлийн одоо нөхөн олгох эмчилгээ терапиг нь ашиглаа. Яагаад тэгэхээр одоо амаар дамжиж орсон одоо энэ эм маань бидний илгэнд очиж шүүгддэг учраас одоо энээсээ болоод одоо ингээд доторх цусан одоо судсанд маань одоо ингээд цусны бүлэгнэл явах процесс нь одоо ингээд улам эрчимждэг байхгүй юу. За тэгээ энээсээ болоод одоо мэдхгүй уугаад байвал одоо эн чинь зүрх судасны өвчин болно. За цус харалт болно. Одоо зүрх хаагдах тийм одоо айхтар эрсдэлийг одоо танд авчирч байх болох магадлал өндөр байна. За энэ жирэмслэлтээс хамгаалах эм маань одоо гормоныг нөхөж олгох одоо хамгийн энгийн, хамгийн анхан шатны хамгийн хямдхан одоо арга нь. За прогестероныг одоо яаж нөхөж олгож өгдөг вэ гэхээр за энэ нь IUD буюу одоо ерөндөгт байдаг. За манай Монгол улсад одоо Mariana гэд нэртэй одоо IUD байгаа. За үүнийг одоо сонгож суулгаарай. Энэ нь болохоор одоо прогестероныг агуулсан одоо IUD одоо дэлхийд даяараа их одоо эмэгтэйчүүдэд их сайн үйлчилж байгаа юм IUD байгаа. За прогестероныг болохоор одоо амаар нөхөн олгож уулгахыг одоо илүү их сайн гэж үздэг. За хичнээн одоо пад, жел,
крем гэсэн маягаар одоо прогестероныг өгдөг ч гэсэн эдгээр аргууд нь одоо үр дүн багтаа байдаг. За яагаад гэхээр одоо хүний биед шингэж уусгахдаа эстрожен бодвол одоо хамаагүй хэцүү байдаг учраас ингээд амаар уухыг одоо эмч нар маань одоо санал болгож байна. Энэ нь илүү үр дүнтэй байх нэ. За IUD буюу одоо ерөндөгт прогестерон маань одоо байдаг. Тэгэхдээ одоо бага хэмжээгээр байдаг. За энэ бага хэмжээ нь одоо бидний цэвэршилтийн өмнөх олон цэвэршилтийн үе шатны одоо биеийн одоо юм ирэхэд тэ цус алдалтыг багасгадаг. Одоо биеийн өмнө эрэлтийн одоо өвчин бас багасгахад тус нэмрээ өгдөг. Гэтэл одоо зүрх судасны өвчнгөөс урдчлан сэргийлэх, бүдүүн шулуун гэдэсний одоо хор тавдраас урдчлан сэргийлэх, ясны сэргэжлээс урдчлан сэргийлэх гэх мэтэд одоо хангалттай байдгүй. За эднэрийг бид нэр одоо урдчлан сэргийлэхийн тулд одоо нөгөө эстроженоос авдаг байх нэ. За эстрожен огцон багасаад ирэхээр бас биднэрт одоо арсны загтналт гэдэг маань явагддаг. Яагаад тэгэхээр одоо бидний одоо цаанаас арсны гүнээс одоо ингэж ялгарч гарч ёстой. Одоо тосныхон үйл ажиллагаа маань одоо алдагдсанаас болоод одоо ингээд бидний арс их хуурайш загтандаг байх нэ. За хэрвээ танд одоо hot flash буюу одоо нүүрлөө чинь халуут өгдөг юм шинж тэмдэг байх юм бол энэ нь одоо танд одоо эстрожен дутагдaltaй гэсэн үг. За энэний өмнөх дугаарт hot flash буюу одоо нүүрлэг халдууд өгөх гэдэг маань яг юу вэ? Ямар процесстой явагддаг вэ? Хаанаас гарч ямар хугацаатай үргэлжилдэг вэ гэдэг талаар нэг бүрчлэн ярьсан байгаа. Тэрийг орж үзээрэй. За ингээд цөмөрөө IUD буюу ерөндөгний талаар ярив. За энэ маань бас нэгэн төрлийн одоо гормоныг нөхөн олгох терапийн нэг. За цэвэршилтийн үе буюу цэвэршилтийн хойш үедээ, цэвэршилтийн яг үедээ бид нар одоо IUD-г одоо ашиглаж болно. Магадгүй та одоо гайхаж байх. Залуудаа ерөөсөө хэрэглэж үзээгүй ээж одоо юм нэрээд бүр ингээд болоод 12 сар болоод бүр ингээд цэвэршсэн байж яагаад ингээд жирэмслэлтээс хамгаалдаг IUD юу ерөндөгийг хэрэглэх болчваа гэж гайхаж байгаа. За тэгвэл энэ нь дараах 3 ач тустай. За нэгт нь за цус алдалтыг багасгадаг. За цэвэршилтийн өмнөх үед одоо биеийн өмнө алдагдал юм маань одоо алдагдалж орж одоо зарим хүмүүс ойрхон ирэх. За нэг ирэхээр урд нь хизээч ирж байгаагүй их хэмжээгээр ирэх, эсвэл их өвдөлтөй ирдэг. За тэр үед одоо энэ ерөндөг маань одоо тэр өвчлөлтийг нь одоо багасгаж өгнө. Тэ цусны алдалтыг нь одоо багасгаж өгнө. За хит их цус алдахаар бидний биеинд байх ёстой улаан бөм маань алдагдаад үүнээсээ болоод одоо бидний ааш араншин маань их тогтворгүй ааш сантай болдог байна. За 1990 оноос 2000 оны хооронд одоо тэ ийм их цус алдалтай өвдөлтөй шинж тэмдэгтэй эмэгтэйчүүдийг бодол одоо яах нь нөгөө уман хагалгаанд ороод ингээд савыг авчдаг гэсэн. Тэгтэл энэ нь одоо асар их одоо тухайн эмэгтэйд маань одоо сөрөг үр дагаврыг авчирсан. Тэгээд энэний оронд одоо энэ IUD-г болоод буюу одоо ерөндөгийг тавьснаар энэ асуудлыг шийдэж болох юм байна гэдгийг одоо 2000 оноос хойш 2020 оноос хойш одоо мэдэж аваад ингээд дэлхийд даяараа их өргөн хэрэгэлдэг болсон. За тэгвэл одоо энэ IUD маань одоо ерөндөг маань одоо side effect буюу одоо сөрөг өг дагавар нь бол тун бага одоо тухайн хүнээсээ шалтгаалаад их тун бага харьцаатай хүмүүст байсан. За ихэнх хүмүүст нь их ач тустай тий үр дагаврыг одоо тий ач тусыг одоо үзүүлсэн. За одоо энэ ерөндөгийг болоод та хүссэн үедээ одоо ахуулчих болно. За таны хэд их цус алдалтыг зогсооно. За хэд их цус алдалтыг зогсохоор таны биеийн одоо хоорондын зайны одоо тэр зан араншингийг чинь тогтворжуулж өгөх нь. За уман хуурайшлтыг багасгана, уман завуурыг багасгана. За өдөр тутамдаа одоо ингээд сулдаж ядрах тэр байдлыг чинь багасгана. За анемия гэдэг одоо нөгөө
цус багталтын өвчин, төмөрийн дутагдлын өвчин байна шүү дээ. Тэрийг багасгана. За хэд их цус алдсанаас болоод бидний биеинд одоо байглаас ягцсан одоо бактерийг устгаж өгдөг одоо хүчлийн маань одоо шингэн одоо умаад маань ихснээр болоод энээс болоод одоо бид нар янз бүрийн одоо эмэгтэйчүүдийн өвчин тусдагтай хамгийн энгийнээр одоо мөөгөнцөр тусах гих мэтээс одоо таныг одоо энэ ерөндөг аюудын маань одоо хамгаалж өгөх нэ. За мөн одоо энэ аюудыг одоо ерөндөгийг хэрэглэснээр цус багталт болсноороо одоо тий та одоо ариун цэврийн хэрэглээ одоо бага авч мөн бас мөнгөндөө хэмнэлттэй байх нэ. За хоёр дахь ач тус нь болохоор цэвэршилтийн өмнөх болон цэвэршилтийн хойш үеийн нөгөө айхтар нөгөө хүнд шинж тэмдэг болох нүүрлөө халууд шатах одоо хит хөлрөх ам цангах гэсэн одоо энэ шинж тэмдгүүдийг чинь одоо бууруулна. За зарим эмэгтэйчүүд маань одоо амаараа прогестерон бэлтгэлийг одоо ингээд уудаг. За энэ одоо нүүр халуун шат хит хөлрөл ам цангалтаа багасгах гэдэг. Тэгтэл энэс ерөөсөө үр дүн гардаггүй. Харин IUD буюу ерөндөгийг хийхэд одоо үр дүн нь одоо их хурдан хугацаанд ингээд их оновчтой гарч ирсэн байна. За хэрвээ та одоо прогестероныг одоо IUD буюу ерөндөгөөс ингээд нөхөн олгож авч байгаа бол танд бас эстрогенийг бас давхар авах ёстой. Энэ хоёр даавар нь одоо эмэгтэй хүнд хоёулаа одоо зэрэг ингээд өгөгдөж байх ёстой. За хэрвээ одоо эстроген дааврыг одоо зөвхөн ингээд нэмэгдлэр дангаар нь аваад байх юм бол энэ нь одоо таныг одоо савны хаавтар тусах магадлалыг нь одоо өндөр болгодог. За гуравт нь яагаад ерөндөг IUD одоо танд хэрэгтэй вэ гэхээр таныг савны хаавтраас урьдчилан сэргийлдэг. За прогестерон гэдэг даавар маань одоо эмэгтэй хүмүүсийн одоо савнд умаад одоо хамгийн хэрэгтэй даавар. За ингээд танд одоо ингээд IUD суулгаснаар та энэ IUD-нээс одоо прогестерон гэдэг даавраа одоо авч энэ танд одоо таны умаад ялгаргуулж өгч дэмжлэг болох нэ. За ингээд IUD буюу одоо ерөндөгт одоо холбоотой түгээмэл асуултууд байна. За энэ чинь одоо хэрвээ одоо ингээд IUD буюу ерөндгөө ингээд танд тавьсан байхад та болон таны партнер чинь ингээд хамтрагч нь ингээд мэдрээд байвал энэ нь одоо таны ерөндгийг одоо зөв зохистой байрлуулаг нь шинж тэмдэг шүү. Тийм болохоор нөгөө эмнэлэгтээ очиж одоо ультрасаунд ингээд тий харуулж агаад ингээд дахин тавиулах хүсэлтээ гаргаж болно шүү. За хэрвээ та одоо өндгөвч боловсруулдаг өндгөн хоолоогоо ингээд боолгосон эсвэл танаа энэ үед одоо тий та IUD тавиулж болно. За энэ IUD-ийн одоо таныг одоо жирэмслэлтээс хамгаалах гэж ашиглаагүй. Энэ одоо танд одоо нөгөө прогестерон гэдэг дааврыг чинь одоо өгөх зорилгоор одоо хэрэгжилж байгаа учраас та хичнээн өндгөвчөө болгосон ч гэсэн одоо энэ IUD тавиулж болно. За тэгээд 5-7 жилийн одоо хугацаатаар тавилдаг IUD-г бол тавих нь одоо хамгийн зохистой байдаг. За хэрвээ та одоо таны умаа буюу одоо савч нь байгаа бол танд одоо прогестерон дааврыг авах хэрэгтэй. Хэрвээ таны сав умаагаа одоо ингээд ямар нэгэн шалтгаанаар авахгүйсэн бол танд хэрэггүй. За хэрхэн гормоныг нөхөн олгох терапига зөв зохистой сонгох вэ? За нэгд эрүүл мэндийн байгууллагаар одоо баталгаажлагдсан тийм зүйлийг одоо худалдаж авах хэрэгтэй. За та ингээд дуртай аптекаас аваад ингээд дуртай юм авч болохгүй. Энийг одоо мэдээж эмчийнхэн зөвлөсөн одоо болж игэл эмчийнхэн гар дээрээс авал илүү баталгаатай. За Америкийн улсад бол одоо хүмүүс ингээд Amazon-оос захиалаад аваад байдаг. Энэ бол буруу. Ягаад тэгэхээр одоо янз бүрийн одоо пүс компаниудын одоо мөнгөний төлөө ашиг сонирхлын төлөө хийсэн юм хуурмаг бүтээгдэхүүнүүд айгүй их байдаг. Тийм болохоор зөвхөн одоо эмчийнхэн зөвлөгөөний дагуу ингээд тий аптекаас тий Америкт бол аптек эмийн сан нь бол эмчийн бичгээр үйлчилдэг.
амар их хяналтан доор байдаг. Учираас одоо эн чинь бол хуурамч бүтээгдэхүүн байх магадлал нь бол тун бага байдаг аа. За мэдээж хоёрт нь таны одоо эрүүл мэндийн өвчнөний түүх маш их хамааралтай. За энийг их харгалзаж ямар зүйлээ сонгох нь одоо таны сонголт. За хувь хүний гуравт нь хувь хүний сонирхол тий. За амаар уух уу эсвэл одоо арьсаар дамжуулж авах уу гэдгээ одоо та өөрөө сонгох нь. За хэрвээ та одоо эмзэг арьстай бол одоо ингээд янз бүрийн одоо энэ цацлаг наалт нь одоо танд ингээд одоо харшил өгөх учраас одоо энэ үед та одоо амаар уух бэлтгэлийг авч болно. Хэрвээ та одоо ингээд залуудаа жирэмслээс хамгаалах юм уугаад танд энэ нь их тохирч байдаг байсан бол одоо энэ бас одоо ч гэсэн тань тохирно гэсэн үг. Тийм болохоор одоо амаараа авах тий терапи буюу одоо жирэмслээс хамгаалах юм одоо голчлоорой. За хэрвээ та одоо нөө цус бүлэгнэлтэй тийм өвчтөй бол одоо наалга одоо энэ спрей, жел, тос эсвэл одоо умайд суулгадаг ринг одоо эднэрийг их голчилж үзээрэй. За эднэр нь болохоор одоо ийм байдаг. За 1-7 хоногт ингээд наачдаг. Энийг одоо энэ наахтаа ингээд одоо энэ хөвлийн хэсэг дээр наадаг. Тэр доор. За энэ нь одоо уссанд ороход одоо салаад байдгүй. Хэрвээ та одоо хат йога юм уу эсвэл нөгөө халуун уурн суудаг бол харин энэ чинь амархан салж унаад байдаг. Хэрвээ ийм юм наасан бол эдгээр зүйлээс одоо холдох хэрэгтэй. За желийг бол одоо 24 цагт нэг удаа гуйн дээрээ түрхэж хэргэлдэг. 5 минутанд шингээд алга болдог. Учираас энэ одоо таны одоо хүүхэд болон эр нөхөр одоо гэрийн тижэл амьтдаж одоо хаалтна гэдгээс одоо айх шаардлагагүй. За нөгөө умайд суулгадаг ринг маань одоо 3 сарда нэгт суулгадаг. Та өөрөө энийг одоо секси болохоор гараа оруулаад авч болно. Тэгээд буцаахаа суулгаж болно. За спрей уу цацлага нь болохоор одоо 24 цагт нэг удаа цацна. Гэхдээ энэ одоо желийг бодвол их хурдан шингэдэг тийм шин чанартай байдаг. За тэгвэл одоо гормон нөхөн олгох терапиг хизээ яг хийлгэх вэ гэдэг талаар ярив. За танд ямар төрлийн одоо цэвэршилтийн одоо шинж тэмдэг илэрч байна вэ гэдгээс хамаарна. Хэрэв одоо эхний үеийн одоо цэвэршилтийн өмнөх шинж тэмдэг болох сэтгцийн төгшүүр, нойр гүйдэл илэрч байвал таны одоо прогестерон буюу одоо дутагдaltaй байна гэсэн үг. За энэ үед одоо танд эмч чинь одоо прогестерон нөхөн олгох одоо санал өгнө. Тэгээд таны биед хэр тохирч байгааг одоо 4-өөс 6-7 хоног одоо хэрэглүүлээд ажиглана. Хэрэг үр дүн гарахгүй бол одоо туны хэмжээг нэмж өгнө. Энэ нь одоо жишээ нь одоо наалга жел байж ч болно. За хэрэг одоо ямар нэгэн одоо харшил илэрч байх бол одоо эмч нь эхлээд таны одоо шинж тэмдгээс хамаарат прогестерон юм уу эстрожен хоёроо эхлээд тус нь өгнө. Хизээч одоо нэг доор эхлээ санал болгохгүй байх нь шүү дээ. За аль нэгнээс нь харшил өгч байгаа вэ гэдгийг одоо мэдхийн тулд одоо ингээд тус нь өгдөг байх нэ. За хэрвээ одоо яг зэрэг өгөх юм бол яг альнаас нь болоод харшил өгöd байгааг одоо тэг сөрөг нөлөө өгöd байгаад одоо мэдхэд хэцүү байх нь шүү. За хэрвээ одоо ингээд танд харшил юм уу сөрөг нөлөө өгöd байл одоо өөр төрлийн бэлтгэмлийг санал болгоно. Одоо хэрвээ та наалга хийгээд ингээд танд харшил өгöd исэн бол одоо танд яах нь вэ? Умай суулгадаг рингийг санал тий цагиргыг санал болгож байна. За ерөндөг санал болгож болж байна тий энэ мэтчлээ. За хэрв та сүүлийн шатны сэвэршилтийн өмнөх үедээ одоо явагдаад одоо халуун хуурай гэсэн одоо шинж тэмдэг илрээд байгаа энэ үед яах вэ?
За энэ одоо нүүрлүүчин халуун шатах, шүн асар их хөлрөх, за арьс ус хуурайших, үе мөч, холбоосуудын өвдөлт, булчингийн өвдөлт, умайн хуурайшил, биеийн өмнө хол зайтай толг маяар ирэх гэх мэт энэ шинж тэмдгүүд байдаг. Ийм бол эмч чинь танд эстрогеныг эхлээд санал болгож өгнө. За өөрөөр хэлбэл эмч маань тухайн эмэгтэйд гол завиураас нь шалтгаалж гол завиур шинж тэмдэг нь арилгахын тулд эстроген юм уу, прогестерон юм уу аль нэг нь төрүүл санал болгоно. Тэгэхдээ өгөхдөө нэг нэгээр нь салгаж өгнө. Ингэснээр аль альнаас нь хашил авч байгааг мэдэж болох нэ. За хэрв та цэвэршдээс хойш үедээ байгаа бол энэ хоёр эстроген, прогестерон хоёрыг заагуулал хоёуланг нь авах хэрэгтэй. За ингээд гормон нөхөн олгох терапиг эхлээд 4-6 7 хоног цус гарах энэ их биш. Тийм гарах нь хэвийн үзэгдэл. Яагаад гэвэл энэ нь таны бие организм дасан зохицож байгаа хэрэг. Хэрвээ үүнээс илүү хугацаанд ингээд цус гаралттай тэгээд цус гаралт нь их хэмжээтэй байвал энэ танд нэгэн сөрөг нөлөө буюу side effect өгч ийн гэсэн үг. За ингээд side effect нь сөрөг үр дагавар дараах хоёр шинж чанараар илэрдэг. За хамгийн элбэг нь болохоор цус алдах маягаар илэрнэ. За эстрогенийг танд эмэгтэй хүнд таны тарих зүрх ясанд сайн үйл ажиллагаа сайнаар үйлчлүүлэх гэж өгдөг. Гэтэл энэ энэ даавар маань давхар таны умаанд очиж үйлчлснээр болоод ингээд таны цус алдалт, биеийн эрх үзэгдэл гардаг байна. За үүнийг зогсоохын тулд яах ёстой вэ гэхээр хэрвээ эстрогеноос болж байгаа бол эстроген нөхөн олгож байгаа бол таны эстрогений тунгийг багасгана. Хэрвээ прогестероны чинь өгж явах явцад энэ side effect болж байгаа бол тань тунгийн нэмэх байна. За хоёр дахь side effect буюу сөрөг дагавар нь таны хөгч нь хөндөөрлөнө. За энэ нь яаж илэрхүү гэхээр таны хин нэг нь тэрхэд ч юм уу та өөр ингээ гараа өргөхөд за жоохон санамсаргүй юм шүрхэд ингээд их хөндүүртэй байна. За мөн хөхний толгой чинь загтандаг эмзэг байх нэ. За энэ тэгэхээр яах вэ? Тунгийг багасгана гэсэн үг. Гормоны чинь терапийн тунгийг багасгана. За 80% тохиолдолд эстрогений тун ихц үед хөх нь хөндүүрлдэг байна. 20% хувьд нь прогестеронийг нөхөн олгож яхад хөх нь хөндүүрлдэг байна. Энэ чинээс болохоор эстрогений илүүдэл маань хөхний хөндөөрлөлийг их нэмэгдүүлэх гэсэн үг ба шүү дээ. За жишээгээр тайлбарлах юм бол за нэг эмэгтэйд эстрогений наалтыг хэрглэж байж гэж бодоход хөх нь ингээд хөндүүрлээд байвал тэр наалтыг нь зогсоож хэд хоног харна. За энэ хугацаанд хөхний хөндүүр нь алга болж өгөөг мэдэх хэрэгтэй. Тэгээд пайчийнхаа талыг нь хайчлаад нааж өгнө. Тэгэхэд ингээд наачаад байхад нь ингээд дахиад хөх нь хөндүүрсэн хэвээрээ байгаад байх юм бол нөгөө прогестероны дааврын тунгийг багасгана. Тэгээ прогестеронийг багасгачаад тахад ингээд хөх нь хөндүүрлээд байх юм бол эргээгээд нөгөө юуг нь эстрогений наалтын буцаад бүтнээр ингээд тавьж өгөөд прогестероноос болоод ингээд хөх нь хөндүүрлээд байгааг мэдчих болох нэ. За энэ гормон терапиг хэр удаа үйлчилж гин үгүйг яаж мэдэх вэ гэхээр 1 сарын дараа танд үр дүнгээ өгөх ёстой. За жишээ нь нүүрлүүчин халуун их дүүдэг байсан, хит их шүн хөлөрдөг, хит их ам цангадаг байсан бол 1 сарын дотор энэ шин тэмдэг нь эрс багасах ёстой юм байна. За хэдэн наснаас эхэлж хизээнээс эхэлж энэ гормон нөхөн олох терапиг хийх хэрэгтэй вэ гэсэн байна. За энд бол оройтно гэж байхгүй. За
эрт эхлэх тусмаа л сайн гэж. За жишээ нь одоо цэвшрэлт маань одоо яг монголчуудын байгаль орчин зүй амьдарч байгаа зүйл одоо идэж ууж байгаа зүйлээсээ бидний одоо төрөлхийн одоо генээс хамаарат одоо 51 наснд одоо цэвэршилт дунджаар байдаг бол одоо эн чинь одоо цэвэршилтийн өмнөх шинж тэмдэг нь одоо 10 жил үргэлжилдэг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр чинь энэгээр одоо таны одоо 35-аас 40 наснаас одоо ингээд эхэлж байгаа аахгүй юу, жирэмслэлтийн өмнөх үе чинь. Энэ үеэсээ та одоо энэ одоо гормоны одоо нөхөн олгох эмчилгээгээ хийгээд явах хэрэгтэй. Эрт эхлэх тусмаа танд их ач холбогдолтой та илүү одоо урт насалж илүү их өвчин зовлонгоо амар тайван байх нь шүү дээ. За хэрвээ та одоо ингээд 60 нас аль хэзээний хүрсэн тэр хүртлээр ерөөсөө ингээд гормоны нөхөн олох эмчилгээ авч байгааг бол танд одоо энийг санал болгохгүй. Яагаад гэвэл одоо та өмнөх хугацаануудаа аль хэдийн одоо таны одоо биеийн байдал чи эрс муутцсан байх нь байгаа шүү дээ. За ялангуяа одоо одоо санах ой муутай болсон деменшиа, альцгеймер гэдэг өвчтөй бол энэ бол ерөөсөө танд хэрглэж болохгүй энэ терапиг. За илгэний хүнд өвчтөй бол ерөөсөө хэрглэж болохгүй. За ямар нэгэн одоо хөхний хавдрах, ямар нэгэн төрлийн хорт хавдартай бол та хэрглэж болохгүй. За зүрх судасны ямар нэгэн өвчтөй бол та үүнийг бас хэрглэж болохгүй байх нэ. За мөн одоо blood clot буюу одоо цусны бүлэглэлтэй бол танд энийг санал болгож болохгүй байна. За тэгээд нөгөө таны юм чинь одоо хамгийн сүүлийн период чинь юм биеийн юм чи ирээд гэд бүр 10 жил болцсон бол тань одоо энэ эмчилгээг санал болгож болохгүй нэ. Яагаад тэгэхээр таны бие махбод аль хэдийн бүр нэлээд өвчлөлттэй болцсон болохоор эдгээрийн хэрэглэлт гормон одоо төлжүүлэхийн эмчилгээ хийх юм бол таны одоо энэ канцерыг хорт хавдрыг бусад энэ өвчтөд чи улам хурцтай болгож таныг бүр өхөл төрүүлэх тийм аюултай байх нэ. За хэр удаан үргэлжлүүлж хийх вэ гэсэн асуултанд за олон улсын эрүүл мэндийн төвөөс институтээс ингэж хариулсан байна. За хэрвээ та гормоныхаа эмчилгээнийг одоо айл эрт эхэлсэн бол та насан эцэслэлтэй хэрглэж болно. Болж игэл айл эрт 35 наснаас эхэлж хэргэл гэсэн байна. За энийг бичгийн эрүүл байгаал бол янз бүрийн өвчин түрүүний дээрх дурсан өвчнүүд байхгүй бол та нэг насан эцэслэлтэй хэрглэж болно. За хэрвээ таны одоо цэвэршилт чинь одоо 3-5 жилийн өмнө болсон бол та одоо эмчийн нарийн хяналтанд орсны дараа аль нэгэн зохистой нөхөн олгох эмчилгээ терапигаа хийж болно. За түрүүн хийсэн шүү дээ 10-аас хойш жил болсон бол тань одоо энэ хийж болохгүй терапи байх нэ. За ер нь эцэст нь дүгнээд хэлэхэд бол энэ таны эрүүл мэндийн байдлаас маш их хамралтай гэсэн үг ээ. За цэвэршилтийн үеийн бүслэхийн өөхлөлтийн талаар ярив. За хүний биед одоо хоёр төрлийн одоо өөхлөлт байдаг. За нэгт нь болохоор бидний арьсанд орох өөх, за нөгөөх нь болохоор дотоод эрхтэн бүрхсэн өөх гэж хоёр төрлийн өөх байдаг. За хэрэг бид одоо ингээд бинээсээ ингээд чимхэд 2 см хэрэгтэй баригддаг өөх нь одоо бидний одоо арьсанд орох өөх буюу одоо энэ бид хэр хэмжээний одоо калоритой хоол идэж байгаагаас үүссэн өөх болно. За энэ өөх нь давхарх нь таныг одоо зүрх судасны одоо архаг өвчнөд одоо сахарын өвчнөд холестерол ихтэй болгоход нэг их нөлөөлдгүй энэ арьсанд орох өөх чинь. Энэ нь одоо зөвхөн таны гоо сайхны харагдах үзэгдэх төр байдалд чинь л сөргөөр нөлөөлдөг. За тэгтэл нөгөө дотоод эргэтнийг бүрсэн өөх нь одоо
булчингийн чинь доор ингэж байдаг. Эд эрхтэнгийн чинь ингэж ороосон байдлаар байдаг. За энэ одоо эмэгтэй хүнийг одоо жирэмсэн юм шиг, эрэгтэй хүнийг пиавныг үзэтэй юм шиг ингэж харагдуулдаг. Энэ их хатуу өх байрагддаггүй. За урд нь одоо эмэгтэй хүн одоо өөхөн давхрах нь одоо гуй өгцөг хаваараа байдаг байсан бол одоо цэвшрэлтийн өмнөх үеэс эхлээд одоо гидсэсгээр одоо 3 дахин эрс таргалдаг гэсэн үг. Одоо биеийн одоо нийт өөхний 30% нь одоо тэр бүлэсгүй эсрэхээр одоо ингэж гарч ирдэг бахны огцом. За энэ нь болоо цэвэр одоо эстрогений даавар чинь огцом унсантай холбоотой ингээд метаболизм чинь багасснаар одоо ингээ өөхөө шатаж чадахгүй болсноос бий болдог бахнэ. За энэ одоо яг адилхан дасгал хийгээд яг адилхан хоолны дэглэн бариад байхад чинь л ингээд зөвхөн бүслэхий эсээр л ингээл 3 дахин өөхлөлт явж таргалт явах нь. За энэ одоо бүх баг эмэгтэй хүнд үзэгдэх байгалийн үзэгдэл. За тэгээд энэ дотор эрхтийг одоо ороосон энэ өөхөн давхрах маань одоо бидэнд маш их аюултай сахарын өвчтөй болгон зүрх судасны бүх төрлийн өвчин тусахад цус харах, зүрх зогсох гэх бүх энэ өвчинд одоо сөргөөр нөлөөлөх нэ. За ингээд энэхүү өөхлөлтийг одоо яаж багасгах уу, эрүүл мэндэ яаж доктортой байх уу гэдгээс хамаарат одоо ингээд цэвшрэлтийн өмнөх үе буюу цэвшрэлтийн хойш үед барих одоо ингээд хоолны дэглэм ямар хоолунд идэх талаар цөмөр одоо ингээд ярьцгаая. За хэрвээ та одоо хоолны дэглэмээ зөв бариад дээрэс нь одоо гормоныг нөхөн олгох эмчилгээ терапигаа хийгээ явах юм бол та одоо цэвэрлэлтийн өмнөх болон цэвэрлэлтийн хойших цэвэрлэлтийн үеийн шинж тэмдгүүдийг 34%-аар бууруулна. За энэ бол асар өндөр тоо, асар өөрчлөлтийг та мэдэрнэ гэсэн үг. За цэвэрлэлтийн үед одоо эмэгтэйчүүдийн сэтгэл зүй бие махбодын байдал их доод түвшиндээ байдаг тул за энэ нөгөө эстроген алдснаасаа болоод штэ. Энийг одоо сэтгэл санаагаа сэргээх гэдэг амтлаг зүйл одоо дарсыг их хэрэгэлдэг. За тэгээд тийм л амтлаг юм идчихвэл одоо сэтгэл санаа сэргчих юм шиг санагдаад одоо ингээд иддэг. Энэ үед чи одоо таны метаболизм чинь их багассан байдаг учраас одоо ингээд гаднаас орж ирсэн тэр чихэрлэг зүйлээ одоо шатаа шингээж одоо илүүдэл колороо шатааж чаддгүй. Үүний оронд одоо та ингээд гидс эсгээр улам одоо 3 дахин хурцтай өөхөлж таргалдаг бахнэ. Гэтэл одоо гидс маань одоо бидний 2 дахь тарих гэдэг. Та юу идэнэ? Тэр нь таны тархинд одоо дохио өгдөг. Хэрв гидс чинь хоосон байх юм бол юм ид гэдэг одоо дохио өгдөг. Тэгтэл бид нар ингээд чихэр боов, нарийн боов идэхэр одоо энэ хүний гидс таны тархинд одоо дахиад энэ зүйлээ дахиад гэдэг одоо тохиолыг өгдөг байна. За чихэрлэг зүйл идэхээр одоо хүний одоо допамин буюу одоо аж аргалын гормон маань одоо гинт дэвшилдэг. Тэгээд одоо таны сэтгэл санаа чинь одоо гинт ингээд сэргээд ирдэг. Тэгэхэд ингээд та энэ чихэрлэг амтлаг зүйлд ингээд донтоод ингээд улам их иддэг. Гэтэл одоо энэ чихэрлэг амтлагаас олж авсан аж аргалын энэ одоо допамин гормон маань одоо огцом тэрхэн үедээ ингээд дээшлээд дараа нь буцаад унахтаа одоо их хурдтай ундаг. Унахтаа нөгөө түрүүний байсан доод түвшнээс бүр доошилж ундаг. Ингэнгүүт яах вэ? Нөгөө эмэгтэй хүн маань дахиад аваад идэл ингээд хоолны хооронд янз бүрийн снэк болгоод ингээд үргэлж ингээд идэх гээд хэвэх гээд байдаг юм зуршилтай болчдөг. За тийм учраас одоо чихэрлэг зүйлээ одоо хасах хэрэгтэй. За чихэрлэг зүйлийг одоо хасахдаа одоо эсэн сахар буюу одоо нунтаг эсэн чихэр, за сахар орлуулагч, за шоколад гэх мэт
Тэгээ бүхэл зүйлээс одоо татгалзах хэрэгтэй. За айдад шүүгэр гэдэг байгаа шүү дээ. Айдад шүүгэр гэдэг маань одоо нэмэгдэж шүүгэр гэсэн үг. Одоо химийн байдлаар ингээд гаргаж авсан хиймэл нутаг нүдэнд харагддаг юм одоо гарт баригддаг тий ийм ч сахарыг хэлж байгаа. За цэвэршлийн үед одоо бидний эстрожен маань одоо огцом ундаг эсвэл дээш доош гэсэн огцом тогтворгүй байдлаас болоод цусан дах одоо сахарын үйл ажиллагааны хэвийн зохицуулах зохицуулж явуулах одоо ажиллагаа маань одоо алдагддаг. Яг энэ үед дээр одоо нөгөө химлэр гаргаж авсан сахар чихрээ идэхээр одоо бидэнд одоо сахарын өвчтөд болох одоо үндсэн гол шалтгаан болдог байх нэ. За зөвгийн болон одоо бусад чихэрлэг ургамлаас гаргаж авсан шингэн чихэрлэг зүйлийг бас идэж болохгүй. За цэвэршилтийн одоо өмнөх үе одоо яг цэвэршилтийн хойших энэ одоо насан туршийн үедээ та одоо ердөө л өдөрт 25 г чихрийг л авах хэрэгтэй. Тэгэхдээ энийг одоо цэвэр органик одоо байгалийн гаралтаагаас нь л авах хэрэгтэй. За энийг голчлон одоо хүнсний ногооноос юм уу одоо цэврийг жимсийг одоо цэвэр бүтэн байгаагаас нь л одоо авах хэрэгтэй. За бид нар одоо их олон төрлийн жимсээр одоо ингээд смути хийж уудаг штэ. Үнийг одоо ууж хэрэглэхэ болоо. Тэгээ үнний оронд одоо жимсээ одоо бүтнээр нь аваад ингээд хадаад эцэх шаардлагатай. Яагаад тэгэхээр одоо нөгөө олон жимсний сахарын нөгөө орц нь улам их байдаг. Тэрнээс гадна одоо жимсийг одоо ингээд хуваагаад өөр жимсүүдтэй ингээ хойлоход одоо түүнийх нь одоо молекул найрлалын урвал нь одоо ингээд найрлага нь одоо урвалд ороод задраад одоо ингээд тий шимтэй чанараа алдаад улмаар биднэрт одоо сөрөг нөлөө үзүүлдэг. Тэгээ мөн эслэгийнхаа чадвараа алддаг. За хоёрт нь одоо арх дарс уухыг хориглоно. За дарс бол одоо улаан жимсээр хийдэг те усан үзмээр хийдэг. За усан үзм маань одоо хамгийн глюкоз ихтэй одоо жимс. За ер нь бол усан үзмийг одоо цэврээр нь ч гэсэн идэж болохгүй одоо энэ улаан дарсыг ч гэсэн уухыг хориглосон байна. За бүх архины төрлүүдтэй согтуулах, мансуурлах төрлийн ундаанууд нь одоо үр тарианаас гаргаж авдаг. За үр тариа гурил маань бид нарыг одоо автоиммуны дизизтэй болгодог. За гуравт нь үр тариа гурилан бүтээгдэхүүнээ хас эсвэл огт идэхгүй байх хэрэгтэй. За хэрвээ та автоиммуны дизизтэй аль хэдийн болцсон бол одоо энийг одоо үр тариа гурилан бүтээгдэхүүнээ одоо идэхгүй байх хэрэгтэй. За хэрвээ ийм автоиммуны дизизгүй бол тий цагаан гурил цагаан будаага бор гурил бор будаа эсвэл хар будаагаар ингээд орлуулах хэрэгтэй. Хар талхаар. За үр тариа гурил одоо гурилан бүтээгдэхүүн бидний одоо гидсэнд ороод жанхураад одоо гидсний салсан бүрхүүл дээр маань одоо наагддаг. Бид нар мэдэн шүү дээ одоо ингээд 10 жилдээ бид нар ингээд гурилыг ингээд жанхууруулад ингээд ангийнхаа цонхыг дулаалтай шүү дээ тий. Та мэдэн ш тэр жанхуу ямар муухай ингээд цартуул ихтэй юм наалцсан. Ямар сайндаа тэр цонхыг наачаад өвлжөнгөө салхилаад ах чинь дараа нөгөө нойтон усаар ингээд порлоноор норгож аваад авахаас нааш салдгүй шүү дээ. Тийм айхтар. Яг энэ жанхууч нь одоо таныг эдсэн салсан бүрхүүлд очиод ингээд он жил идэхээр ингээд наалтчдаг байхгүй. Тэгтэл тэр гарын таван ингээ гарын хурууч ингээ сарвалцаад идэг энэ салсан бүрхүүлээс чинь дундаас одоо бидний иммуны систем буюу одоо дархлааны систем ингээд гарч идэг байхгүй юу? Байн ингээд хүнээс гарч идэг. Одоо бид нэр болохгүй бүтэхгүй юм идлээ. Тэр дархлаа маань одоо салсан бүрхүүлийн дундаас гарч ирээд тэр болохгүй бүтэхгүй юмнуудыг одоо ухтаж аваад ингээд алаад ингээд бидний өтгөн болгоо гаргадаг тийм үүрэгтэй байхгүй. Тэгтэл энэ үр тариа эзнэр
энэ одоо тэр салсан бүрхүүлийн маань ингээд бүрснээр ингээд нөгөө гарах ёстой иммуни систем буюу нөгөө тархлаа маань гарч чадахгүй ингээд бөглөрчж байгаа байхгүй. Тэнгүүтээ нөгөө бөглөрөнгүүтээ нөгөө тархлаа маань буцаагаад ингээд тэр бөглөрсөн жанхуу гурилд ойгоо буцаагаад нөгөө хүнийхээ бие рүү ингээд дайралт хийдэг. Ингээд буцаагаад хүнийхээ бие рүү дайралт хийхээр энэ хүн маань ингээд өвддөг. За ингээд аутоиммуни дизизтэй болж байгаа. За аутоиммуни дизиз маань ингээд 800 гаруй төрлийн одоо өвчний шинж тэмдгээр илэрдэг. За хамгийн элбэг нь болохоор үе мөчөөр өвдөн, булчингаар өвдөн, за татаж унтаг эклипсия гэдэг өвчтэй болно. За бөөр муудна, харшил, нүүр амнаар гарна, за өтгөн хатна гих мэт ийм шинж тэмдгээр илэрдэг. За ингээд одоо ялангуяа үр тариа будаанаас одоо харшилтай хүмүүс энэ бол их хор урштайг нөлөөлдөг. За би өөрөө бол үр тарианаас харшилтай аутоиммуни дизизтэй байсан. Тэрийгээ би одоо ингээд хоолны хатууд эглэн бариад одоо ямар ч одоо эмчийн одоо тийм янз бүрийн эм уулгүйгээр өөрийнхөө одоо аутоиммуни дизизээ одоо ингээд эмчилсэн. Өөрийгөө одоо үр тарианаас будаанаас одоо харшилтай гэдгээ одоо юуны ДНХ-ийн тест хийгээд гений тестийг мэдэж авсан. За хэрвээ энэ талаар одоо та нар мэдхийг сонирхож хүсэж байгаа бол одоо комент хэсгээр одоо хүсэлтээ бичвэл одоо та бүхэнд одоо энэ талаар одоо ингээд дугаар бэлдэж өгч болно. За ингээд одоо ямар зүйлийг идэхэд хэрэгтэй вэ гэдгээ ярив. Одоо сая ямар зүйлийг хасах хэрэгтэй вэ гэдгийг ярьсан бол за эслэг ихтэй хоол идэх хэрэгтэй. За энэ одоо файбер ихтэй хоол гэсэн үг. За энэ одоо овёс, за флаксид, самар, буудаа, шош. За тэгээд гэрийн өнгөтэй хүнсний ногоон, навчлаг ногоонууд эдгээр зүйлүүд болно. За мөн одоо тослог ихтэй үр тариа самарнууд бас орно. За оливын ойл бас орно. За эслэг ихтэй хоол маань одоо колор багтай байдаг. Заримд нь бол баг одоо колорч байх жишээ нэ. За эслэг ихтэй хоолыг идэхэд одоо энэ нь одоо жээл одоо зунгаарлалцсан өтгөн болоод бидний хоол боловсруулах эрхтнэр дамжин явж байхдаа бидний биед хэрэггүй болсон хортой бусад одоо гормон, хортой бактери, илүүдэл холестеролыг маань одоо өөртөө шингээгээд одоо яг нөгөө порлоонд ус шингээж авч байгаа юм шиг тийм байдлаар шингээж аваад өтгөн ялгтас болж гардаг. Мөн одоо жээл зунгаарлалцсан өтгөн болж ирэхээр одоо нөгөө бидний одоо өсөх байдлыг багасгаж одоо гиз цатгалан дүүрэн байгаа мэдрэмжээ одоо бидэнд төрүүлж өгдөг байх нэ. За бидний биед одоо холестерол бол заавал байх ёстой. Харин энэ эслэг ихтэй хоол маань эзнэрээ одоо бидний биед ашиглагдахгүй бохирдсон холестерол, илүүдэл холестеролыг одоо ингээд одоо биднээс гаргаж өгөхөд одоо тусалдаг байх нэ. Тийм учраас энэ одоо бидний одоо зүрх судасны өвчин одоо зүрхний шигдээс цус хавралт гэдэг өвчнөөс одоо хамгаалдаг байх нэ. За эслэг ихтэй хоо маань одоо бидний гидс дотор байдаг, биднийг хамгаалж байдаг одоо зөв бактериудыг одоо маань хоолож, үржүүлж өгдөг. Дархлааг маань одоо дэмжиж өгдөг тийм ач холбогдолтой байх нь. За та дэлгэцэн дээр харж байгаа одоо ингээд энэ хоол эслэг ихтэй хүнсний ногоо жимс одоо гурил буудаг одоо бүгднийг ингээд дэлгэцэн дээр зураг маягаар харууллаа. Энд одоо бүгдийг өрчлөн дуртаад явах уу. За эслэг ихтэй хоог маань одоо витамин ихтэй, B витамин ихтэй, тослог ихтэй байдаг. За болж өгвөл бүхэл өрийн
үр тариа байдлаар нь одоо ашиглаж идэх хэрэгтэй. Энэ одоо яг бор будаа одоо арвайгаа урвал овёс гэх маягаар нь идэх хэрэгтэй. За өдөрт бид нэр одоо цэвэршилтийн үедээ явж байгаа, өмнөх үедээ явж байгаа энэ эмэгтэйчүүд маань одоо өдөрт 25-аас 35 грамыг одоо файбер буюу одоо эслэг хоолыг авах хэрэгтэй. За эслэг хоолыг маань одоо хоёр төрөлд хуваадаг. Усанд амархан уусдаг. Усанд уусахдаа удаан гэж хоёр хуваадаг. За тэгээд усанд уусахдаа удаан нь болохоор одоо энэ одоо бидний идж байгаа энэ бор будаа, банду, шош, за энэ хүнсний ногоо эдгээр жимс эдгээр зүйлүүд байна. Энийгээ та одоо ингээд 25% нь одоо хоолноосоо авчих хэрэгтэй. За үлдсэн 10%-ийг нь одоо усанд уусдаг буюу одоо эслэг ихтэй тийм одоо бэлдмэл байдаг. Тэрийг одоо усан найруулад ингээд уух маягаар авах хэрэгтэй. Ингээд та одоо өдрийн одоо 25-аас 35-ын одоо грамм авах хэрэгцээг хангаж болно. За мэдээж энэ тухайн таны одоо гиз хоол боловсруулах одоо үйл ажиллагаанаас их хамаарна. Хэрвээ таны хоол боловсруулах үйл ажиллагаа чинь тааруу бол өдөрт 25 граммыг авахд л болно. За ингээд эслэг ихтэй хоол идснээрээ одоо таны зүрх судасны бүх төрлийн өвчнөөс хамгаална, сахарын өвчнөөс хамгаална, колестеролын илүүдлээс хамгаална, цус харвалтаас хамгаална. За тэгээд дотоод эрхтний өөхөлтөөс хамгаалах байх нэ. За хоёр дахь заавал идэх ёстой хоол нь маань одоо уурга, протеин. За энэ нь болохоор нөгөө махан бүтээгдэхүүн. За манай монголчуудын хувьд одоо органик те байгалаас гаралтай одоо ийм цэвэр махыг идж байгаа. Ийм учраас одоо бусад орны эмэгтэйчүүдийг бодвол одоо цэвэршилтийн шинж тэмдэг нь одоо харцангуй бага өвдөлтөөр эрлэрдэг. За цэвэршилтийн үедээ байгаа эмэгтэй хүн одоо цагаан хоолны дэглэн бариад хэрэггүй. Та таргалчна гэдгээс битээ ай. За протеин одоо эслэг ихтэй хоолыг ингээд хослуулад идэхэд бол та таргална гэж байхгүй. Харин та өөрийгөө янз бүрийн одоо өвчнөс уртслан сэргийлэх байх нэ. За та хэрвээ их цагаан хоолтой юм уу эсвэл махан хоол их бага иддэг бол одоо та өдөрт авах уургийнхаа хэмжээгээр одоо 25%-аар нэмэгдүүлэх хэрэгтэй. За өдөрт авах одоо уурганы хэмжээ чинь таны биеийн жингээс их хамаарна. За энийг одоо яаж бодох вэ гэхээр одоо би танд дэлгэцэн дээр бас харуулъя. Та дэлгэцийг хараарай. За таны биеийн жингээ одоо 1.4 граммаар одоо үржүүл. За хэрвээ та дасгал хийгээд одоо булчин нэмий гэж бодож байгаа бол одоо биеийн жингээ 1.6 граммаар одоо үржүүлээд одоо ийм хэмжээний махыг та нэг өдөрт идэх ёстой байх нэ. За хоолоо идэхдээ яаж идэх вэ гэхээр эхлээд ногоогоо идэнэ. За дараа нь мах уургатай эсгээ идэлнэ. За дараа нь эслэг хоолоо идэнэ. Хамгийн сүүлд нь жимс ногоогоо идэх ёстой шүү. Жимс ногоо десерт идэх ёстой. За ингээд дэлгэцэн дээр харуулъя. Одоо тавхан дээр одоо таны хоол ямар проценттай ямар хувьтай байхыг харуулсан байгаа. Тэрийг олж хараарай. За ингээд дасгалын талаар ярив. За эмэгтэй хүн 30 настайгаас эхлээд одоо булчингийн масаа алдаж эхэлдэг. За цэвэршилтийн өмнөх үе буюу одоо 35 насаас эхлээд одоо булчингийн масаа эрчимтэйгээр алддаг. За тийм учраас одоо хоолны дэглэм сахих хэрэгтэй. За энд одоо мах буюу уурга, ногоо буюу эслэг ихтэй бүтээгдэхүүнээр одоо сольж хэрэгтэй. За энэ гурван одоо хоол нь одоо мах, ногоо, эслэг ихтэй хоол маань одоо булчингийн масыг маань тэжээж өгдөг. За та ингээд өнөөдрөөс эхлээд одоо хүндийн туухай жин одоо өргөж дасгал хийх хэрэгтэй. За мэдээж хамгийн одоо хөнгөн жингээс эхлээд одоо хийж чадах хүртлээр одоо хийх хэрэгтэй. За 7 хоногт 4-5 удаа 20-30 минутын хугацаатаагаар ингээд хичээлэхэд л хангалттай. За дасгал хийснээр одоо таны допамин буюу ач аргалын даавар ялгарч таныг одоо сэтгэл санаа чинь сэргийг байна. Мөн одоо холестерол чинь багасна. За цусан дахь сахарын хэмжээ
доктортоо явж таныг одоо сахарын өвчнөөс одоо сэргийлэх нэ. За булчинтай болох нь одоо бас нэг талаараа одоо эмэгтэйчүүд юунд хэрэгтэй вэ гэхээр одоо цэвэршилтийн үед одоо эмэгтэйчүүд бас ясны сэргийлэлтэй болдог. Энэ бүр эрс хүчтэй явагддаг. Тийм болохоор одоо булчинтай болсноороо та одоо бүдэрч унахаас одоо тий гэмтэж бэртгээс ясаа хугалахаас одоо сэргийлж өгдөг байх нэ. За цэвэршилтийн хойш үедээ одоо судалгаагаар хийхэд 60-65 насны одоо огт дасгал хийгээгүй эмэгтэйчүүд маань одоо 50% нь одоо ингээд бүдэрч унаж одоо ингээд аарцгны яс болон бусад хөл гарын ясаа хугалдаг байна. За эдгээр хүмүүсийн одоо 70% нь буцаад хизээч одоо эргэж одоо явж чадахгүй. Тийм одоо суумгай байдалд ордог байх нэ. Тийм болохоор одоо булчингийн дасгал хийх нь биднэрт их хэрэгтэй байх нэ. За тэгээд ясны сэргийлтээс гадна бас одоо нөгөө илүүдэлжин бий болдог учраас одоо ингээд одоо хоолны дэглэмээ бариад дасгалаа хийх нь хамгийн их чухал байх нэ. За ингээд мөн цэвэршилтийн өмнөх үедээ та одоо цэвэршилтийн үедээ цэвэршээ хойш үедээ одоо гэр бүлийнхэндээ одоо хайн ижилтэй өөр хүүхэдтэй хамтран ажиллагчтай хэлэх хэрэгтэй. Би одоо ийм цэвэршилтийн үедээ явж байна. Тэгвэл одоо таны одоо гарах зан ааш дээш доошоо хувирж байгаа одоо энэ байдлыг чинь одоо илүү ойлгож танд арай өөрөөр хандах чиглэлтэй байна. За мөн одоо та гэр бүлийнхэндээ одоо тий бүх анхаарлаа тавьж бүгдийг одоо бусдын төлөө хийдэг байсан бол за одоо энэ цэвэршилтийн энэ үе дээр та өөрлөгөө анхаарлаа тавиад нөгөө гэр бүлийн хүмүүсээс ингээд буцаагаад одоо эргүүлээд өөрт чинь одоо туслаж дэмжлэгийг авч эхлэх хэрэгтэй. За мөн одоо цагийн хуваартай бол цагийн хуваараа ягшталт биелүүл энд ч одоо ямар үед хоол их, ямар дасгал хийх гэдэг тий ямар үед йога бясалгал хийх хэрэгтэй вэ гэдгээ хэрэгтэй. За хамгийн гол нь бас мөн одоо тэмдэглэл хэтгэлж яваарэ. За энэ тэмдэглэлтэй одоо ямар одоо цэвэршилтийн шинж тэмдэг гарч байна. За хормоны одоо ямар одоо эмчилгээ хийхээр одоо ямар шин тэмдэглэр чинь яаж тохирч чинь гих мэддэг бүгднийг одоо бичээд ингээд тэмдэглээд нэг дэвтэр гаргаа явах юм шүү. Дараа нь та одоо ингээд эмч дээр эргэж очиод ингээд нөгөө хормон терапийн одоо эм бэлтгэлээ ингээд өөрчлөхөд танд одоо асар цаг хэмнэлттэй байх нь. За ингээд цэвэршилтийн үед уух одоо амин дэм витамины талаар ярьцгаая. За судалгаанаас үзэхэд одоо цэвэршилтийн үедээ одоо явж байгаа эмэгтэйчүүдийн 80% нь маань одоо витамин D-гийн дутагдaltaй байна. За витамин D маань одоо бидний зан арин шингийн одоо тогтвортой байдал, бидний яс, за биднийг мөн одоо нарийн шулуун эзэсний хорт хавдраас одоо хамгаалж өгдөг байна. За хоолноос баг авч чаддгүй учраас энийг одоо витамин D бэлтгэл амин дэмнээс авах нэ. За өдөрт 5000 юнитийг одоо уух хэрэгтэй. За хоёрт нь кальц. За өдөрт 1200 юнитийг уух хэрэгтэй. За эмч нар одоо бэлтгэлээс авчснаас одоо хоолноос авсан илүүдээр гэж зөвлөсөн. За энийг цагаан эдэнээс за гэрийн ногоон өнгөтэй навч ургамлаас тий. За алмондын милк одоо кашью милкнээс авч болно. За хэрвээ та одоо лактоз intolerance буюу одоо сүү цагаан эдэнээс харшилтай бол энийг харин та одоо хиймлэр гаргаж авсан шахмал бэлтгэлээс авч идээрэй. За гуравт нь болохоор магнезиум. За магнезиумаас манай их олон төрлийн байдаг. За эмч нар бол магнезиум оксид гэдгийг одоо зөвлөж байна. За одоо ингээд та өдөрт одоо 500-аас биш 250-аас 500 мг-ыг уух хэрэгтэй. За энэ бидний одоо гидс дүүрэх, за унтаж чадахгүй нойргуудах, за үе мөчний одоо ингээд те эмнэлэгт одоо за дээрээс нь одоо толгой тайлж өвддөг энэ юунуудад бол их хэрэгтэй витамин
Ер нь бол бидний одоо ингээд тарих толгой мэдрэлийн системийг одоо тайвшруулах үүрэгтэй байдаг. За тэгээ магнезиум болохоор одоо оройн хоолоо идснийхэн дараа одоо уух ёстой юм шүү. Тэгвэл та илүү сайхан унтаж амарнаа. За B12 дөрөвт нь B12. За өдөрт одоо 50 мг-ыг одоо ууж болно. За энэ нь одоо танд одоо мөн л одоо таны тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө, таныг тайвшруулна. За мөн одоо таны тархич нь толгой чангалж өгдөг бол бас их нэмэртэй. За мөн одоо B комплекс буюу B12-ыг ууж болно. За өдөрт 15 мг-ыг 3 удаа ууж болно. За энэ нь болохоор таны өдрийн энержиг те биеийн эрч хүчийг чинь нэмэгдүүлнэ. За мөн одоо танд одоо дотор муухаардаг тийм шинж тэмдэгтэй бол тэр чинь одоо багасгах нь одоо таны одоо сул дорой одоо хүчгүй байдлыг чи одоо сэргээж өгөх нэ. За L3 гэдэг бас нэг саплемент витамин байгаа. За энэ нь болохоор таны одоо brain fog буюу одоо тархины манан те ингээд юм хийжсэн юу хийж байгаа мартсан, юм хэлчихсэн юу хэлж байгаа мартдаг ийм үед чинь. За мөн таны тархит халж үдсэж байгаа тархит одоо толгой чинь талалж үдсэж байгаас чинь одоо мөн одоо таны зан аршингийн докторгүйд чинь одоо их хэрэгтэй витамин байна. За төмөр. За хэд их одоо цус алдалтаас болоод одоо төмөрийн дутагдалт болдог. Тэрнээсээ болоод их бие эрхтэн маань суларч одоо ааш зам нь мууддаг. За тэр үед одоо уух хэрэгтэй байна. За пробиотик. За энийг одоо өдөрт одоо 80 мянган билоныг одоо авах хэрэгтэй. За энийг та бэлтэмлэр ууж болно. Эсвэл та энийг одоо тараг, за кимчи одоо дарсан ногоонуудаас за комбочиа гэдэг нэг амьд бактери гэдэг бэлтгэл байдаг шүү дээ. Уудаг. Тийм юмнаас одоо авч болно. За ингээд эцэст нь за гормоны нөхөн олох эмчилгээгийн маань одоо ямар ач тустай вэ гэдгийг одоо ингээд дүгнээд хэлэхэд за энэ нь одоо цэвэршилтийн үед явагдаж байгаа эмэгтэйчүүд бидний хувьд одоо бидний сэтгэл зүйн хувьд одоо хамаагүй бага стресстэй байх нь. За бат бих яс бэхжилттэй байх нь. За санах ой ухаанаа алдах деменшиа, альцгеймер гэдэг өвчнөөс урдчлан сэргийлэх нь. Шээс болон одоо эмэгтэй хүний умын олон төрлийн өвчнөөс сэргийлнэ. За банамбай булчирхаатай болохоос сэргийлнэ. Уян мөчний өвчнөөс сэргийлнэ. Зүрх судасны бүх төрлийн өвчнөөс хамгаална. За сахарын өвчин тусахгүй байх нь. За колестерол ихтэхгүй байх нь. За дотоод эрхтний одоо таргалтыг одоо сэргийлэх нь одоо түүнээс маань одоо салгах нь одоо астм тусахгүй байх нь одоо бүдүүн шулуун гэсний хорт хавдартай болохоос урдсан сэргийлэх ийм ач холбогдолтой байна. За тэгэд гормон нөхөн олгох эмчилгээг хэлснээр одоо хавдартай, хорт хавдартай болдог, хөхний хавдартай болдог гэж яриа их байдаг. Энийг нь бол эмчид одоо баталсан энэ нь бол цуу яриа гутлаа гэсэн. Харин одоо өөрийгөө одоо хөхний хавдартайгаа мэдхгүй те ямар нэгэн төрлийн хавдартайгаа мэдхгүй харин үед мэдхгүй байгаад одоо энэ гормон нөхөн олгох эмчилгээг хийлгэвэл харин энэ таны хавдрын хэмжээч одоо улам ихсэж одоо өвчлөх нь одоо улам хурдсах нь биш тэ хавдрын эс чинь биенд чинь улам хурдан тардаг байх нэ. За энүүгээрээ одоо ялгаатай юм шүү. За ингээд их урт бичлэг боллоо. Ингээд цагийг хамтдаа тухлан сүж өнгөрөөсөнд баярлалаа. Ингээд энэхүү мэдээлэл нь одоо та бүхэнд одоо таны хайж байсан бүх мэдээлэл авсан байх гэж итгэж байна. Ингээд та өөртөө олж авсан мэдээлэлээ зөвхөн өөртөө хадгалгүй одоо бусад одоо ингээд шеэр дамжуулж өгөөрэй. За та subscribe хийснээрээ дараагийн дугаарыг цаг алдалгүй үзэх болно. Мөн одоо бидэнд одоо урам зориг хайрлах болно. За ингээд дараагийн дугаар хүртлээр баяртай.